1955 онд төрсэн Гэри Хой нь Канадын нэр дэвмгүүлэгчдийн нэг байлаа. Тэрээр Холден Дэйв Вилсон хууль зүйн фирмийн Торонто дахь салбарын нөлөө бүхий албан тушаалыг эрхэлдэг байжээ. Тэдний офис Торонто Доминион төвийн 24 давхарт байрладаг байв. Тэрээр дадлагын оюутнууд ирэх бүр тэдэнд чин сэтгэлээсээ бүх зүйлийг тайлбарлаж өгөхийн зэрэгцээ тус барилга ямар бат бөх болохыг харуулах үүднээс 24 давхрын офисын шилийг хамаг хүчээрээ мөргөн үзүүлдэг байжээ. Мөргөх бүрийд нь шил яг л байрандаа байсаар байдаг байлаа. Ийхүү олон жилийн турш хүмүүст барилгаа магтан бүхэл хүчээр мөргөж үзүүлсээр 1993 оны 7 сарын 9-ний өдөр шинээр өмгөөлөгчийн эрх аван тэдний фирмд ажилд орохоор ирсэн залууст өөрсдийн барилгыг танилцуулж явахдаа уламжлал ёсоор уг барилга хичнээн бат бөх болохыг үзүүлэх санаатай шилэн цохон хамаг хүчээрээ мөргөв. Яг л үрдийн адил ямар ч нөлөө үзүүлээгүй бөгөөд Гэри Хой үүнийг улам баттахын тулд уг үйлдэлээ дахин давтах үед шил нь хагараагүй боловч бэхлэгэнээсээ салан улмаар Гэри Хой 91 метрийн өндрөөс том шилэн давцсан тэврэн газар унаж өгсөн түүхтэй. Энэ бол өнгөрсөн зууны хамгийн утга учиргүй тэнэг гэмээр өхлүүдийн нэгээр бүртгэгдсэн билээ. 1982 онд өрөөний найзууд болох Дэвид Грандмен болон Джеймс Жозеф нар Аризона мужийн олон жилийн настай аврах том кактустай 9 цөлийг зорьсон байдаг. Уг бус нутгийн хамгийн өндөр кактустай газрыг сонгож тэндээ ойроос болон алсын зайнаас аврах том кактуснуудыг буудан унгааж зугаагаан гаргасан байна. Тус газрын кактусны өндөр нь 3-аас 8 метр, 8 тонн хүртэлх жинтэй гайхмаар том байлаа. Дэвид Грандмен 7 метр гаруй өндөртэй 100 жилийн настай кактусыг сонгон нэг дор олон буудсан байдаг. Харамсалтай нь түүний дээрээс кактусын нэг хэсэг нь салан унаж, өргөсүүд нь зоогдож бас дарж алсан аж. 2.7 метр өндөртэй аврах том өргөстэй кактус дарж, биеийн бүхэл хэсгийг нь нэвт гатхан газар дээр нь хөнөөсөн байлаа. Энэ бол дэлхийн түүхэнд тохиолдсон ээлжит нэгэн утга учиргүй тэнэг үхлийн нэг юм. 1920-ад оны үеийн Америкийн алдарт бүжигчин Исадора Данкан урт гойлог хүзүү сайхан биеэрээ алдартай байжээ. Мөн төрөл бүрийн оролт хүзүүнээ альчуур зүүн хөдөө талаар машинтайгаар давхин альчуураа намруулах дуртай байсан гэдэг. Тэрээр 1927 оны 9 сарын 14-ний нэгэн орой Америкаар автомашинаар зорьцсон байна. Түүнд гадаа хүүтэн залхитай задгаа машинаар явах тул малгай өмсөхийг зөвлөсөн ч өөрийн найз Мэри Дитигийн бэлгэлсэн урт оролтыг орон гарсан байна. Гэвч түүний оролтны үзүр машины хойд дугойд орооцолдож тэрээр машинаас шидэгдэн хүзүүгээ хугаснаас болж харамсалтайгаар нас барсан юм. Ийхүү алдарт бүжигчин эмгэнэлтэйгээр тэнгэрийн оронд одож түүнийг шүтэн бишрэгч олон зуун хүнийг уй гашууд автуулсан юм. Шведийн хаан Адольф Фредрик 16 дугаар зууны үед буюу 1710-аас 1771 оны хооронд амьдарч 20 жил төр барьсан юм. Тэрээр хоол идэж өгсөн хаан гэдгээрээ алдартай. Учир нь сүүлчийн оройн зоогондоо бүтэн далайн хавч төрс давсалсан байцаа давсалж утсан май загас нэг л онх ориглуун дарс 14 тавг амттан сэмла химэх сүйтэй жижиг талх зэрэг идчихэ. Хэдхэн минутын дараа түүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдон гидсний төгжрөл өсч улмаар хэдхэн цагийн дараа амьсгал хураасан түүхтэй. Америкийн нэгдсэн улсын Охайо мужийн өмгөөлөгч Клемент Валендигэм хүн амны хэрэгт буруутгагдсан Томас Маккен гэгчийг өмгөөлж байхдаа харамсалтайгаар нас барсан юм. Тэрээр амь насаа алдагч хэр өөрийгөө буудаж амиа алдсан гэдгийг нотлохын тулд хохирогчийн хэрхэн амиа хорлсон шиг давтан өөрийн биеэр үзүүлэхийг оролджээ. Тэрээр өвдөглөн сууж буугаан суглах хвцтаа санамсаргүй байдлаар гал алдаж хүнд шархтан улмаар нас нөхчсөн юм. Гэвч түүний үхэл нь оргүй хоосон байсангүй үйлчлүүлэгч Томас Маккеныг буруугүй гэдгийг нотолж чадсан билээ. Сэргээ Туганов хэмээхээр 2009 онд 2 бүсгүйтэй 12 цагийн турш хийж чадна хэмээн $4,300 мөрөгцжээ. Тэрээр мөрийгөө алдахгүй тулд бүтэн хайр цаг Viagra уусан байна. Ингээд 12 цагийн нүрэх ажлын дараа тэрээр мөрийгөө авч чадсан төдийгүй өөрийгөө баатар хэмээн боджээ. Харамсалтай нь түүний ялалтын баяр нь 2 минут ч үргэлжилсэнгүй. Тэр гинт зүрхний шигдээсээр нас баржээ. Аалан хэлэхдээ бид маш их айж сандран төргөн тусамд дуудсан. Гэвч бүх зүйл оройтсон байсан хэмээжээ. Польшийн фермер Кристоф Азнинский хэмээх 30 настай эр найз нөхдийнхөө хамт арх хүн хөгжилдөж байжээ.
Тэд нүцэглээд хэн нь хамгийн их зоригтой болохын батлахын тулд ирчүүдийн тоглоом тоглохоор шийдсэн байна. Эхлээд хөлдөө манжингаар толгоогоо зохин тоглож байтал нэг нь одоо би жинхэнэ эр хүн гэдгийг харуулъя хэмээн гашгирч захилгаан хөрөөгөөр хөлийн хуруугаа тасалсан байна. Харин түүнээс илүү зоригтойгоо батлахын тулд Азниски захилгаан хөрөөг шүүрэн авч өөрийн толгоогоо дасалж хийсэн байна. Ийхүү тэрээр хамгийн тэнэг үхлээр нөгөө ертөнцид заларсан билээ.